Биш аа. Тийм баг. Байна биш үү гоохгүй, царай биш үү. За ямар ч байсан хайсаар байгаад ганц шүтэнийхээ хөшөөг бүр тэр дундаа энэ Куб улсын Хавана хотын төвөөс ингээд олно гэдэг сонир. Тэгээ энэ цэцэрлэг түрээлэнд ингээд энэ сандал дээр ийм гоё хөшөө бий болгосон юм байна. Тэгээ энэ цэцэрлэг түрээлэл нь баг Джон Ленноны нэрмжит цэцэрлэг түрээлэн гэж нэрлэдэг юм байна. Тэгээ харамсалтай нь энд нүдний шилэн яагаад хийгээгүй юм болоо одоо ганц гол юм нүдний шилжтэй гэсэн харин нүдний шилэн хийсэн гинэ. Энэ орон нь байна л да. Нүдний шилэн хийх толгонд нь хүмүүс ирээд ингээд булгаад авчдаг. 6 удаа хийгээд 6 удаа нүдний шилэн алдсан учраас ахиж хийхээ болоод ингээд нүдний шилгүү ингээд Джон Леннонд ингээд байж байгаа. Тэгээ Фидел Кастрогоос яаж ямар шумуултай газар вэ? Фидел Кастрогоос нэг сэтгүүлч нэг удаа асуусан байдаг. Та ягаад одоо барууны хөрөнгөтний төлөөлөл болсон Бил самлахын ахлах Джон Ленноны хөшөөг тэр дундаа социалист Кубын нийслэл Хавана хотын төвд ингэж барихыг зөвшөөрсөн юм бэ гэдэг. Тэгсэн манай хүн өөрөө их тийм ёцтой гоё хариулсан байсан байт юм байна лээ. Нэг шалтай дуучин бол биш юм байлээ Джон Леннон. Гэхдээ бол цогтой хувьсгалч учраас би Ленноны хөшөөг барихыг зөвшөөрсөн юм а гэж хэлсэн байдаг. Тийм учраас энэ хөшөөг энд байрлуулжээ. Бараг 20 жилийн өмнө ухаа нэг монгол залуу намайг танихгүй л дээ. Гэтэ энд яг энэ суудлын дээр суугаад ганхуу I'm waiting for you гэсэн бичиг энд тавиад зургийг аваад над руу илгээлсэн тийм одоо захиа надад илгээсэн байдаг. Тэгээ би очиж Монгол очиж тэр захиаг та бүхэндээ бас үзүүлнэ. Тийм учраас ямар ч байсан ирлээ уулзлаа гоё байна. Зана ахтаага. За ингээд аялал маань үргэлжлэлээ.